За хай. Hello mate. За би яг ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр мэдээж та надаас асууж штэ ингээд энэ микийг хаанаас авсан бэ? Хэдэн төгрөгөөр авсан бэ? Гэт хөлөх өнөө хөлөх биш вэ нөө гэд асуун хизээ нэгэн цагт мэдээж асуун. Тийм болохоор би тэрийг яг асуухаа яг мэдж байгаа болохоор би эртгэн шиг хэлчихье гэж би бодсон байхгүй юу? За эхлээд чанаранаас нь хэлчихье. Чанар нь бол гайгүй сайн чанартай. Гарчдсан билээ би ингээд гарахгүй гэж бододсон чинь ингээд хангаа ингээд бариад би ингээд яг гэдэг юм ингээд авчихсан ингээд авчихсан чанар юм шиг байгаад би ингээд яна идэлсэн үү гэж хэлсэн чинь үгүйсэн бил. Би ингээд ярьж үзье. Тэгээд энэ бас суулгахгүй шин шиг юм лээ. Цаашин хэлий. Үнэн 55,000 жилсэн. Энэ дангаар нэг биш шүү. Нарта. Энэ хоёр. Тэгээд энэ хоёр. Энэ цэнэлэгч ингээ холбогддог нэг юм байгаа заяо. Нэг гэмэрт юм байгаа заяо. Эднэр ингээд бүгдээр нийлээ 55 болж байгаа зү. Яг энэ савгүй л тий. Сав энэ тусгай сав биш үү? Зүгээр над байсан сав нөхгүй. Савгүй. Ингээд дангаар нэрэг үний хайрцаг шунд ирсэн ахгүй юу? Тэгээд би зэний болгочих гээд ингээ ясахгүй. Ингээ ирэхгүй савгүй ирсэн. Тэгээд том юм ингээ 55,000 гэж болж байгаа ахгүй юу? Энийн юм жижигхэн хэмнээ юм хоёр ширхэгтэй бас адилхан энэ шиг юмтай тэгээд цэнэлэгчтэйгаа юмтайгаа бүр юм тустай хайрцагтайгаа ингээд цуг ирд юм билээ. Тийм болохоор 68,000 гэжсэн баха. Тийм. Тэгээд би инженений гэртээ хатаа ингээд инженений ингээ хийгээд байж бол ядаж ийл байжсэн самаагүй дээр юм байна гэж би бодоод ингээд тавьчихгүй юу. Тэгээ инженений ингээд гэртээ байхдаа ингээд тавина. Харин энийг болохоор ингээд ийш тийш гадуураа явахдаа ч юм уу хөдөлмөд явахдаа ингээд энэ шинаж авахаар ингээд жоох сонирн байх гэж би бодоод ийш авч явна гэж би бодож байгаа. Ийш ингээд хийгээд авч явна гэж би бодож байгаа. Тийм болохоор ингээд наад ээж өгсөн байхгүй. За нэг цэгээ ингээд ийшээ хий. Эсвэл уран хөтлөгч ийшээ гээ. Тэгээ би зөв мик хийчих. Тэгээд ингээд авчин. Тэгээд чанартай үнэн нь бол хямдхан. Нэг юм л хийхэд ингээд цэнгэлэгчтэйгаа тий нэг хачуурхтаа гэл 100,000 нэг жижиг юм сайн мэтчих шиг юу вэ? Энэ л авсан хамаагүй дээр юм лээ. Тэгээд би дараа жилийнхаа шинэ жилийн бэлгээ шинэ жилийн бэлэг баггүй би дараачихаа жилийнхаа шинэ жилийн бэлгээрээ би юу авах юм гэж бодож байгаа. Камер. Би одоо утсан дээр яж байгаа байхгүй. Тэг камер аваад гоё улам хөгжүүлээд явъя гэж би бодож байгаа. Тийм байна дөр нэг юм ярих юм байхгүй. Ийм газраас авсан байгаа. Тэг ингээд ерөөдөө чатлах юм лээ. Комментэн дор бичгүй зөвл чатлах ёстой байт юм лээ. Чатлна. Тэгээд чатлаад бла 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 тэгээ би энийг авсан маа би имийг авсан маа гэж зургийг харуулад тэгээ ингээ хаяа бичээд утасны дугаараа бичээд тань мэдчихэл байгаа. Тэгээ ийм газраас авсан чанартай хөлөх биш юм бэлээ. Би ингээ яна хөлөгчүүдээ ингээ ингэж утсан ч үгүй. Ингээ за нэг юм хэлэхэд дансаар ингээ нэгж данс мас ч юм уу шүү дээ. Тэнгүүд чи ингээ эхлээд та заяа. За ингээ надаас их жаах хүмүүс үзчихэж магадгүй надад үзчихэж магадгүй гэхдээ мэдгүй юм чинь та гэлчээ заяа. Та ингээд жагаах зарим хүмүүс ингээд эхлээ мөнгө шилжүүлчээ дараа нь авна гэж бол худлаа. Яг найдвартай хүмүүс л гайгүй. Яс бол худлаа заяа бүр ингээд хөлхтөн ингээд холоос нэрдэг. Яаж батсан ингээд та нар ингээд эхлээ мөнгө өгч дараа нь авна гэж байх уу? Мөнгө ч авал цухтаад явчихна за. Амар хөлөх. Тэгээ ингээд тийм болохоор амар хэцүү байхгүй. Тэгээд энэ болохоор
эхлээ өгчүүд дараад мөнгө авчихсан байхгүй. Тэг бас болж байгаа зү. Тэгэхээр ингээд хөлөхгүй чанартай мөнгө нь хямдхан чанартай ингээд ханаас ирснийг би мэдгүй. Ямар ч чанартай. Тэгээ ингээд доор нь цэглэж байдаг. Тэгээ асаахаар ингээд өөрөө цэглэлтэй байж байдаг. Амар гоё юм ирсэн. Мих авах юмсаа гэж бодож байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд, ах эгч нар үзчихвэл энийг аваарэ тэ эсвэл жижигэн микийг аваарэ гэж би хүсэж байна. Ягаад гэвэл зүгээр л ингээд энэ инженес аваарэ гэж юм хүссэн. Тэр бусд нь бол үнэтэй сонин юм билээ. 100,000 200,000 гэж хэлсэн. Инээс л аваарэ гэж би хүсье. Энийг гинаш. Сайн уу гэрээ. ASMR юу ч. Пүү юм уу усан доорнож ч. Маки гэмхтэй. Кик хахад хоёр юу. Би бараг бүхэл юм тухай яриад байгаа шүү. Тэгээд гэр бүлийн тухай ярих нь цаашаа. За би өөрөө тухай болно. Манай нохооны тухай яриа. Нарт кик юу вэ? За кикиг бол кик одоо Нинаас хэдэн сард юм ч одоо. Тэгэхгүй ямар ч нэг 3 4 сартай зү. Биний юм нэрсэн байгаа. Окей, эмчтэй биний юм нэрсэн. Тэгвэл санах шиг яриад. Дэс баба. Бишон үйлдвэрийнх тэгээд дараагийнхын сарын тэмдэг ирэхээр төрүүлнэ гэж бид нэр бодож байгаа. Дараагийн сарын 12-нд манай хойман ингээд Тэнгис ахны төсөөлийн бэлэгээд кикийг үчис охгүй 2 сартай байна. Тэгэхээр 9 сарын 12 төрсөн болж тааж байгаа байхгүй. Яг 2 сар хүрч яхад нь бид авсан гэлээ. Тэгээд тийм бэ. Би 10 настай би 5-ын хагасаа ингэж сурдаг. Тэгээд басны сургуулаагаа айлын томоохон болж төрсөн. Тэгээд лав жоохон насны ямар юм шилтэй. Тэгээд их тон төрсөн гэл хэлээд яах вэ? Би 2005 онд төрсөн. Би бол жоохон намхандаа ордог, жоохон жишээ би намхандаа ордог байхгүй. Гэхдээ ингээд бусад ангийнхандаа бол намхандаа ордог. Бусад ангийн хүн ингэ намхан хөтөж зарах юм. Миний бүр энэгээ татчих. Манай гүнтэр хөтөд баг энэгээ татан зав. Бусад ангийнхан тийм байдаг. За тэр ч ах вэ? Яа болчихлоо миний аав цангаад байна. Өөр яриад ах юм болоо дөө. Тэгэл Эндрален Бэрален Кичта Бид дайч хамчлалыг шинэ жилийн холбогдлолтой бичлэг хийн гэж би бодож байгаа заяа. Тийм байна. Тэгээд би 12 сарын 38 бичлэг хийгээд 1 сарын 1 бас бичлэг хийн. Тийм болохоор тэр холбогдуулаад хийн. Тэгээд би дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд заавах дараах албагүй. Тэгээд хонхон дээр нараарай. Subscribe дарчаад хонхон дээр дараа нэм subscribe дээр дарчаад нэм хонхшуум гадар тэн дээр нь дараал болов. Ингээд дарангуут нэм будсан хонх, будаагүй хонх гэж байдаг. Бутсан хонх дээр нь дараал болов. Тэгэл би итгэвтэй болоод камера аваад ингээл явна. Тэгээд би ямар ч бичлэгийн мөнгөтэй болохгүй. Яг зарим л бичлэгүүдээ нэмийг бичлэгүүдээ мөнгөтэй л болох юм. Тэс бол нэг юм мөнгөтэй болохгүй за. Нугас мөнгөтэй боллоо гэж яах. Тийм үстэй.
Тэгээд тийм бэ. Тэгээд жоохон би алтаатай муу идэлсэн байж магадгүй. Тийм болохоор уучлаарай. Тэг бас намайг үзсэн баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.